манай сургууль Mobis UBC харьяа лицей тэгээд манайх 7 дугаар анги 7-гийн А бүлэг тэр цаатлын хэн ундрагоо иргэдэг. Энэ вортерстийн маргад ирднэгээд ганц эмэгтэй бэлгүн гэрэл тэгээд өндөр анаш маань бэлгүн байгаа. Тэгээд намайг бум баяр гэд. Манай химийн багш зааж өгсөн давсуур хийхийг тэгээд давсуур хийх зорилго нь болохоор цахилгаан хэрэгслээс ялгарах хорт дэлгөөнийг цаарамжуулах зорилготойгоор хийсэн. Бид хэд нэг удаа гомон гүр хийгээд тэрэндээ тэмцээний дараа 3 дугаар раунд орж исэн. Энэ бол манай 2 дахь бүтээл ахгүй юу. Тэгээд давсуур хийх нь бас ингээд пэйж мэжтэй хамт харьцаад юу гоёсэн. Тэгээд зөндөө бүтлгүүцний тэгээд хийж чадсан бид нар. Нөгөө нэг хэлбэрүүдээр өөр төрсөөр хийсэн. Өнгөтэй, тийм үнэртэй гэдэг өөр хийсэн. Сарны хэлбэртэй хийсэн. Тэгээд хүүхдийн хэлбэртэй хийсэн. Тэгээд савнууд бас хийсэн. Яг нэг их хугацаа ороогүй. Тэгээд нэг өдөртөө бол хийчихэр юм бэлээ. Тэгээд бүгдээрээ л гайгүй хийсэн. Давсуурлал хийхэд давс цардуул тэгээд ер нь бол хүнсний холбогдлолтой найрлагууд ашигладаг болохоор хийхэд амархан. Тэгээд 100 г давсанд 2-ын харьцан 1 харьцаатай цардуул хийгээд тэгээд одоо ингээд зөөлөн хутгахгүй бол нүд рүү ордог. Тэгээд тэрэн дээрээ нэг 50 мл орчим ус ийгээд хойлоход яг нэг чихтэй давс чихтэй нутаг гарна. Тэгээд тэрийг пэчэнд 80 градуст 3 минутаар хийхэд яг хатаад бүр ашиглаж болохоор болдог. Би өөрөө энэ ханы сонингоо ер нь их бичиг зураг бичиг хийгээд бэлдээд тэгээд манай голын хоёр давсуурлаа хийгээд захын хоёр маань PPT presentation. Энэ давсан урлал нь болохоор долгионыг өөртөө шингээж скол гэртээ ингээд тавихад өнгө үзэмжинд чинь их тийм нөлөөлөө арай гоё. Тэгээ түн тата мэдрэмж өгдөг ч юм уу. Усанд ороход тэгээ бие мий ингээд арьс гоё. Хөөрөжсөн байсан бол скол ингээд тайвшраад массажд жоржуулна. Хайлуулж агаад гарн дээрээ. Айлын амархан бас хэцүү ч юм болов гэж заримдаа бодсон. Тэгээд арай олон биш орц найрлагад нь болохоор арай ойрхон юм болохоор нь хийгээд үзчих юм болов гэж бодсон. Хэрв хамтарч ажиллахад санал зүрх юм бол санал тураагач ч юм уу нэг тийм багаар ажиллахдаа илүү сайн болсон. Манай маргад бэлгүн гэрэлт багийн ахлагч буюу бум баяр маань хамгийн их тэгэл юм хийгээл гүүгээл наагур захаргал. Битгаар болохоор PPD скол нөр пич нөр тэгэл гүүгээлээс. Анги нэг ахлахын ингээд сул ингээд. Тэгээ багш нар нэг юм хэлүүгээ. Юу хийж байгаа ингээл сонирхож асуусан. Багш нар маань тэгээ нэг амжилт за хичээгээрээ заавал ялын шүү мэлэн шүү гээл. Тиймэрхүү маяар. Тиймэрхүү маягаар л давсан өөртөө нэг усыг нэг татаж авдаг гэсэн бас нэг ойлголт авсан. Ер нь за ойролцоогоор нэг гэрт байрлах одоо нэг гоё зүйлүүд өнгөтэй үзэмжтэй харагдах төр зүйлүүд нь ер нь хийх маш их боломжтой гэж харсан. Нэг хэв нь болохоор цаанаасаа байдаг нэг хэв байд юм лээ. Тэгээд өнгийн нь болохоор хүнсний будгаар нэг давсандаа өнгө оруулаад тэгж хийсэн. Эхлээс нь болохоор нэг давсаа хийж агаад хутгаад тэгээд одоо үгүй зүгээр нэг аяганд одоо давсаа игээ тэрийг маш сайн одоо хутгаж өрөөд тэгээд дээр нь натрий бишээ цардуулаа хийгээд тэгээд дараа нь хүнсний будаг тэгээд сод хоёроо хийж холиод нэг бэлтцээ ингээд бүгднийг бэлдээ тэгээд нүг хэвэндээ хийчээд тэгээд одоо нэг халаагаад пичэнд халаажаад тэгээ ер нь нэг
өөр олон янзын ямар ч юмд хийж болохоор амар ер нь гоё болдог гэж харсан. Тэгээд нүг юмаа эхлээс нь яг цэвэрхэн яг нүг бүтэмжтэй одоо ямар ч нүг илүү зураас мараас нөхөд гарахгүйгээр ивэл нүг давсан урал чинь арай гоё тэг хэвэн илүү сайн гоё гарч өгнө л.